Сайн байна уу? Байна. За өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ Солонгосоос Монгол ирэх гэж байгаа хүмүүстээ зориулаад мэдээлэл хүргье гэж бодлоо. Сайн уу? Байна. За тэгээд та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр ямар бичлэг оруулах гэж байгаа вэ гэхээр Солонгосоос Монгол руу ирэх гэж байгаа хүмүүстээ за явахдаа ямар бичиг баримт бүрдүүлэх үү? Коронавигийн шинжилгээ тэр талаар ярих чинь. За эрэхтэй болохоор 72 цагийн дотор PCR шинжилгээ өгөх байгаа. Тэр шинжилгээгээ заавал үнэтэйгээр нүх алдахгүй юм билээ. За хорон дээрээ эсвэл тухайн хотынхоо тухайн дүүргийнхаа вакцинжуулалтын газар буюу эрүүл мэндийн төв рүү залгаад за цагаа аваад өгөх боломжтой. За тэгэнгүүт нэг юм буудас өгнө. За тэр нь болохоор өөрийгөө тусгаарлана уу гэсэн, тэгээд таныг шинжилгээ өгсөн гэсэн, таны овг нэртэй он сар өдөртөө шинжилгээ өгсөн сар өдөртөө тийм цаас байгаа. За тэр цаасаа хадгалаад за оройн юм уу эсвэл маргааш өглөө хариу ирж байгаа. Хариудах мессежээ скриншот хийж аваад заавал хэвлэх юм билээ. За тэр хоёр цаастайгаа тэгээ утсан дээрх мессежээ хадгалаад очиод үзүүлэхэд болно. За түүнээс гадна яг явах байгаа хүмүүстэй за хараар буюу визгүй байж аваад явах байгаа хүмүүс маань заавал 3 өдрийн өмнө иммиграшн онлайнаар юм уу эсвэл ойролцоох иммиграшнтэй очиод явах хүсэлтээ өгөх юм билээ. Заавал тэр нь 3 хоногийн өмнө байх хэрэгтэй. Онгоцны бодлоор очиод таныг явуулахгүй юм билээ. За тэгээ буцсан хүмүүс нэлээд харагдчихсан. Бас явчаад визтэй хүмүүсийн хувьд болохоор явчаад ирэх байгаа бол дахиж орж ирэх зөвшөөрөл авах юм билээ. За тэр нь болохоор юунаас бүрдэх вэ гэхээр онлайнаар болон бас иммиграшн ойролцоох иммиграшнтэй бас доорож 3 өдрийн өмнө очиж шингүү буюу мэдээлнэ. За тэр нь юунаас бүрдэх юм бэ гэхээр эхнийх нь болохоор за өвнөр гэдэг хувийн мэдээлэл тэгэнгүүтээ за яагаад явах гэж байгаа те явчаад ирэх шалтгаан нь юу юм бэ гэдгийг шалтгаанаа бичээд за гэр бүлийнхэн дагуулсан ч гэдэг юм уу. За ойр дотны хүн өгсөн ч байт юм уу тийм шалтгаануудаа бичээд нэг нь болохоор буцаж орохдоо заавал коронавигийн PCR шинжилгээ өгч орно. PCR-ийн шинжилгээний хуудастай орно гэсэн амлалт тэр хоёроос бүрдэж байгаа. Тэгээд 24600 вон тушаагаад за заавал бас 3 өдрийн өмнө гэхдээ энэ дахиж орж ирэх зөвшөөрөл нь болохоор за яаралтай хүмүүстэй болохоор тухайн өдрөө бас онгоцны бодлын иммиграшн дээр бол хийж өгч ийлээ. Гэхдээ та заавал тэгж тулахгүйгээр өмнө нь 3 өдрийн өмнө мэдээлчих юм бол зүгээр онлайнаар танд хүрээд ирнэ. Эсвэл тэрнээс өмнө ойролцоох иммиграшндээ мэдээлчих юм бол тэр одоо тухайн өдрөө бараг цаасын гаргаад зөвшөөрлийн үнцийг гаргаад өгчт юм лээ. Тэгэхээр яг шаардлагатай та орж амжаагүй нөхцөлд онгоцны бодол дээр эрт очих юм бол боломжтой. За тэгээд тусгаарлалтын мөнгө төлсөн баримтаа за авч очиж болно. За авч очихгүйсэн чинь их үзэж шалахгүй шууд ингээд бүртгэл нь явагдсан байлээ. Цаанаасаа онгоцноос буухад дуудаад за тэгэхээр билетээ за дахин орох зөвшөөрлөө эсвэл гарахыг зөвшөөрсөн одоо визгүй байсан бол гарахыг зөвшөөрсөн тэр бичгээ. За тэгээд коронавигийн шинжилгээний тэр хоёр утсаа. За тэгээд заавал бичгээр заавал хэвлэмжлэлээр авчиж өгөх юм билээ. За тэгээд би бас явахдаа ингэж бодоод байсан чинь нөгөө цагаан хэрэглэл аавна гэсэн чинь будал маань цагаан хэрэглэл байсан. Аяг тав гаргаж өгсөн. Тэгэхээр нөгөө гар ачаа чи өөрөө 10 ил байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ачаандаа бүр ингээд даав хийчихээр 2 3 ил нь баг ингээд бараг төвөрчгээд тэгээд даав хэрэггүйсэн юм билээ. Тэгээ аяг тав бас хэрэггүйсэн юм билээ. Гол нь юу хэрэгтэй вэ гэхээр та шампунь, биеийн шингэн савн, за тэгээд төхөх тооснууд тийм зүйлүүд хэрэгтэй юм билээ. Тэгээ гаднаас нэг удаа эргэлт оруулах учраас маргааш ч юм уу 50 байж байгаа. За тийм юм хэрэг болох юм байна гэдэг нэг удаа эргэлт авчиж болох юм билээ. За 72 цагийн дотор PCR шинжилгээнийхаа бичгийн хариу хэвлэж аваад ч хэрэгтэй байгаа. Тэгээ тэрнийхээ үндсэндээ хэсэг өдөр одоо дүүгийнхаа эмчтэй эрүүл мэндийн төвдөр очиж шинжилгээ өгч чинь. Шинжилгээ өгчлөө. Айгуу гоё зохион байгуулсан дээ. Тэндээс эхэлж гисаад 2 метрийн зайгаа бариад тэн дээрээ боцрол зогсох. Замаа үсгээд. Нэг юм хөө. За.
In case of an emergency, please use the emergency intercom. 와, 와, 자, 야와트플레이. 나이스, ямар гоё юм бэ? За, хүрээд ирлээ хэвээр. Удаан явж иж хурж ирлээ. Дэрийн гэдэг бодолд ирлээ. Яг зохион байгуулалт гоё нөө гоё. Нэг амар мөш хөрхөн тэгээд нэг тийш амар утсангүй. Би бол утсангүй л гэж бодож байна. Тэрээ одоо гоё. Мэдээхээ ах Монголоос ирэхэд өгчсэн ерөөсөө хэрэглээгүй спирт. Солонгост очиход нөгөө нэг ерөөс нэг юм спирт өгсөн. Тэгээд гадаад байна. Монголын байна да. Харагдаж байна. За, онгоцонд 100 мг-аас дээш шингийн юм оруулахгүй шүү. Хүмүүс ганц нэг юм оруулаад байсан. Тэгээд дандаа юм жижигхэн 50 мг-тэй. Тэгээд энэ болохоор body wash байна. Энэ шампунь 100 мг-тай гэхдээ хэрэгэлсэн байсан болохоор оруулсан. За тэгээ онгоцноос буулгахад бол нэг удахгүй лээ. Яг гадаад хүмүүсээ дөрвөж дуудаад байна уу нэгсээ манай онгоцонд бол тийм маж эхлэхтаагүй. Холиол бүгднгийн дуудчихсан. За тэгээд яг юун дээр жоох уудсан. Гарахтаа бол нэг яг бүх хүмүүний гарахад 50 минут л яг зарцуулж илээ. Тэгээд хамгийн гол нь юун дээр удаад байна гэхээр нөгөө гайл дээр яг оруулах гайл дээр жоох удаад илээ. Тэрнээс өөр нэг удсан байхгүй. Тэгээд шууд хуваарлагдсанараа яг гайлаар орчвол автобусандаа суугаад явна. За тэгээд 6 дахь өдөр дээр болохоор шинжилгээгээ PCR шинжилгээгээ аваад за 7 дахь өдөр нь хариунд гараад за тухайн өдрөө хоноод 8 дахь өдөр одоо өнөөдөр 8 дахь өдөр байхгүй юу 8 дахь өдөр нь яг онцгой байдлын онцгой гамис онцгой байдал за тэгээд хүсүүдэд дээрээс ингээд дамжаад тушаал нэрэд өнөөдөр яг гарах чинь тэгэхээр ямар ч байсан нэг балтай яваарэ өдөр болгоно халууна хэмжээнд тэрийг цаасан дээрээ тэмдэглээ явах юм билээ бас онгоцон доктор нөгөө эрүүл мэндийн одоо байдлынхаа асуумж авах учраас танд заавал баалуул хэрэг болно. За тэгээд одоо гарлаа. Хэвчлэгтэй хамт